Гэхдээ сансандаа хүрсэн чиний сүнс тавин байна уу? Амар энэ окей. Гисэн ирэг дээрх 7 8 дугаар дугаарын catch up та тавтаа мөрлөө. За 7 дугаар дугаар дээр төрөө миний хэлчээр тодорсон байгаа. Тэгээд хамгийн түрүү охтуудын дундыг тэмцээн зохиосон. Дэс тоглоомор. Тэгээд охтууд маань дэсттэй тэгээд намуу ялагчаар тодорсон байгаа. Төсөөлж байгааг хүн хайцсан. Би бас намууны божны гэж бодоогүй. Тий. Би нөгөө үсийг харцсангуудаа жоохон хүн дэвж харагдаад байгаа хгүй надад. Тэгээ жоохон нөгөө дэсэрийн үсэрж байгаа юм чи нөгөө дэс мэстэй орооцолчих вэ. Жоохон тэртэй байж магадгүй. Ихэр сувдыг амар сайн дэстэй дэндэлгээ хараадсан гэсэн чинь намууны очсон. Намууны яс. Нууц өрөөр. Тэгээ нууц өрөөр орох хэрэг авсан. Тий. Чи хэнийг сонгоно гэж бодчих. Би зүгээр за Чинзоогоолт сонгох хэлбэл гэж бодсон. Би бас Чинзоо сонгох болоо гэж бодож байсан. Гэхдээ ингээ эргэлзээд ахаар нь өөр хүмүүс сонгох юм байна л гэж бодсон. Тэгэл ялцчихгүй тамиг сонгосон тий. Тий. Тэр нь ч баг зүг байж магадгүй. Яг тэгэхээр тэр хоёр чинь нэг нууц өрөөрөө орчоод сүүлд нь аягүй сайн ойлголцсон шүү дээ. Хамтарч ажиллахаар бол ер нь баг ингээ шийдсэн шүү дээ. Ярилцж барилцаад. За ер нь бол ингээ шүү гэл. Зөв хүнээ сонгож авсан бах уу? Угаасаа нэг дотн танилцсан байлээ гэж бодохгүй л авч ирсэн бах тий. Тэгээ нөгөө залуучуудаас сайн мэдэхгүй шүү дээ. Магадгүй нөгөө залуучуудаас нь өөр хин нэгэнтэй дотн ч юм уу тэрийг мэдэхгүй болохоор яг шинээр орж ирсэн залуугаа шууд авч яваал хоёулаа хамтарч ажиллая шүү. Яванда ер нь би чинь ярагдаа, чинь ярагдаагаараа гэл. Тийм болохоор яг ухаалаг сонголт хийчих шүү болсон. Тэгээд дараа нь Мока анар хоёрын яриа гарсан байгаа. Тий. Тэр хоёрын угаасаа ялцч хүрээх ёстой яриа л байсан бах тий. Тий. Тэгээ анар илүү амар сандраад байгаа юм санагдаад байгаа. Нөгөө Мокаг харцгуудаа их сандраад хэлэх үгээ олж чадахгүй байгаад юм шиг санагдсан. Тэрний яг эсрэгээр бол Мока бол яг төрж исэн сэтгэлүүдээ ингээд үгээр хэлж чадаад байгаа байхгүй. Ер нь бол амар communication relationship бол айгүй чухал зүйл шүү дээ. Хоорондоо ярилцчихж л хоол явна шүү дээ. Анарын үед бол би жоохон харамссан. Яг нэг боломжоо ашиглаад хоёулаа сууж байгаа дээрээ илүү гой тэ нэг юмудаа хэлээд яриа тэ. Надад бол анар жоохон ингээд өөрийгөө мэдгүй байгаа шиг бодоод байгаа. Тий. Өөрийгөө мэдгүй танихгүй байгаа. Тэгээд тийм байж Мокаг бас ингээд ойлгох айгүй бэрхшээлтэй санагдаад байгаа. Тий. Тэгээ өөртөө айгүй итгэлгүй байгаа юм санагдсан. Тийм сүүлийн үед. Уг нь бол яг өөрийнхөө өөртөө жоохон итгэлтэй байгаад яг өөрийгөө харуулах зүйлсүүдийг хийж эхлэх юм бол анар болов нь Мокад гоё хосууд уг нь болохоор л харагддаг тий. Үнэхээр харамсалтай. Орилоо галуу гэд тоглоом тоглосон байгаа залуучууд хоорондоо. Тий. Тэгээ тэр тоглоомоос амар инээдтэй тэгсэн мөртлөө амар тоглоом байсан. Ирчүүдийн тоглоом. Тий, айгүй харгис тоглоом байсан л та тий. Тэгээ бэлгүүн бол угаасаа ингээл зүм бэлгийн тулгаанд орж байгаа юм шиг. Ингэж мэдэрч зэдэрч ястаа маа гэж захиал. Бэлгүүн бол угаасаа амар байсан тий. Тэгээ би нэг тоглоомонд хилээгээр зөхиод байгаа юм багч чадахгүй. Зөв нэг юм халаад малаадны нөө бүс үүдээс тийм мар зөхиод байгаа юм багч. Жинхэнэ суран бүс байсан байлаа тэгэл. Зарим зөгч байгааг харахад бол капиталист. Надад амар санагдсан ёо ямар амар зөгт юм бэ. Гэтэ яалсан ирчүүд хоорондоо тоглож байгаа болохоор амар байсан бах тий. Октод байсан бол ингэ зөхгүй л тий. Октод юу гэж ингэ зөхөөд ирсэн юм шууд ойлаад баг. Тэг хоорондоо шууд маажилцаал дуусгал гэдэг. Бүр ингэ улаацсан байсан. Амар зөгцөөс. Тэгээд бэлгүүн маань ялаад болзооны ирэх авсан байгаа. Finally. Тэ. Зөндөө юун дээр бэлгүүн өөрийгөө харуулад ялж исэн ч гэсэн ерөөсөө тийм юм уу байдаггүйсэн. Шагнал магнал. Тэгээ энэ удаад шагнал ихнэйг баярсан. Тэгсэн. Өдөр нөө бөөх яа тэгээ нэг бүжилдэг тэр мөрөн дээр ч айгуу сайн үзүүлсэн шүү дээ. Тэг ялж малаад. Тэгсэрний үрдээс шагнал байгааз. Тэг энэ дээр болзооны ирэх авсанд нь бол бэлгүүнд айгуу их баяртай тий. Өмнөөс нь бэлгүүнд яг өөртөө таалагдж байгаа хүн байхгүй байгаа юм шиг санагдсан. Яг ингээд яг 100% таалагдж байгаа эмэгтэй бол байхгүй байгаа. Одоохондоо орж ирээд. Тэгээ одоохондоо орж ирээгүй байгаа. Гэхдээ яваандаа өөртөө таалагдах эмэгтэй орж ирэх байх те. Тэгээ ялцчихгүй. Би угаасаа ихрэг сонгоно гэж бодчихсон. Чи бас тэгж бодчихсон. Би бэлгүүний нэг шинэ охиныг авч яваасаа гэж өгнөсч ирсэн. Яагаад вэ гэхээр одоо тэр чинь нэг хуучин хүмүүстэйгээ бол ингээд ер нь харилцаад ярилцаад найз нөхдөд болчихж байгаа шүү дээ. Тэмүүтээ би хэрвээ бэлгүүний оронд байсан бол шинэ охиныг болзоонд өрөх байсан. Аль нэг нь намааны ч юм уу, Ироныг ч юм уу хамаагүй шүү дээ тэр чинь. Болзоо хийлээгээд нэг амар
тийм гүнзгийрэх шаардлагагүй. Гэхдээ зүгээр нэг шинэ оролцогч нарыг мэдээд илүү танилцаад дотносоод тэгэх боломж бэлгүн байсан байхгүй. Тэгээд өөрөө тэгсэн шүү дээ. Өөрөө юм хажууд нь байхад тухтай гоё яриа өрнүүлэх хүн авч явсан гэх тэгээ ихрэг авч явсан байл шүү дээ. Тий, тэгсэн л дээ. Гэхдээ ер нь бол нэг шинэ оролцогчдоо бас боломж олгох ч юм уу, шинэ оролцогчтойгоо таних ямар нэгэн оролдлого хийвэл өгөн зүгээр байхгүй тий. Тэгээд дараа за Чинзо намын хоёр яриад. Тэгсэн. Энэ доор дээр айгүй гоё хөөх юм 2-2-ын ярианд гарч ирээд байгаа. Тий. Тэр нэг гоё тий. Өмнөх дугаараадаа бодвол бөөгнөрсөн яриа биш яг 2-2-оор нууц чухал яриа хийгээд. Чинзо бол зүгээр тэгээ шууд илччихлээ шүү дээ. Чи тэгэл баг бүгдийг авч явах гээд байгаа мó гэл. Тэгээ намаагийн хувьд бол ямар ч тийм буруутгаад авах зүйл байхгүй юм санагдсан шүү дээ. Тий. Дөнгөж болж ирж байгаа. Тий. Тэр чинь окей шүү дээ. Ойлгомжтой. Бүгдэнд нь заавал ч үний хүндээ тэгж тийм цойрлогдсон тийм ах шаардлагагүй. Бүгдэндээ ярилцаад аль нь таалагдж байгаа гэдэг мэдээ тэгжиж шийдэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээс би бол Чинзог ингээ аягүй сайн анзаараад ангууд Чинзо зүгээр өөрийгөө аягүй сайн мэдэрсэн байгаа байхгүй юу. За зүгээр ерөөдөл ойлгомжтой, нам нь бол ойлгомжтой надад угаасаа надад фол болно гэж мэдсэн. Зүгээр Чинзо зүгээр мэдэрдэг шиг санагдаад байгаа. Бурууч гэж магадгүй заяа. Зүгээр нам нь бол угаасаа Чинзод аягүй сайн гэдгийг Чинзо мэдж байгаа. Тийм болохоор тэгэл зөрүүлэл нөгөө тоглоомын одоо намныгийн тоглож байгаа тоглоомын эргүүлэл тоглоод байгаа санагдаад байгаа шүү дээ. Илүү юм зөвгөр тоглож байгаа. Санаатай. Илүү санаатайгаар тоглож байгаа тийм. Нэг тийм анар шиг тэгэл нэг бодлогосрол ямарч юм марахгүй зүгээр тий гоёгоор би бас залууч байгаа энэ гоё яана гэл гоё хүлээж аваад. Гэтэ ер нь зүгээр би бодохдоо намна албаар таамыг сонгоод тэгээ Чинзог жоохоо ингээд жоох араасаа гүйлгүүлэх гээд тэгээ албаар жоох шарын нүдлэх гэж Чинзогийн тактик хэрэглэсэн чинь Чинзо яг үндэ тэр нэг нөлөөлөөгүй. Тэгээд намна өөрөө амар тэрэндээ харамсангуудаа өөрөө нөгөө нууц зүрэнд орсноо таамыг дуудаад өгч юм гэж тэгж үгээд тэрэн дээр гэхдээ тэр нууц зүрэнд юу болчихоо? Чи үнэлсэн гэж харсан уу зүгээр тэрвэрлж гин гэж харсан? Би бол тухайн нийлүүлсэн тэрвэрлж гин л гэж харсан. Чи ямар хурдан next level болчихоо тий. Цаг алгаа. Тэр нууц өрөөч яах вэ заяа. Тэрний өмнө нөгөө нэг бөөндөө суугаад нөгөө юу яадаг штэ. Яриа өрнүүлдэ штэ. Одоо нөгөө намыг нууц өрөөр нь явуулахаас өмнө. Тэрэн дээр аимшиг яриа хийсэн. Тэр надад аяг таалагдсан. Би тиймэрхэнд итгэдэг болохоор ингээд амар сонирхолтой санагдсан. Би тийм амар тийм сүнс мөсчдөг мэтэр тийм итгэдэг болохоор надад зүгээр л инэтэлсэн. Гэтэ үнэн байсан баха. Би тийм авра сүнс тийм юмд итгэдэг болохоор гэх гайхсан. Тийм. Хүний тархич өөрөө хамгийн сайн төсөөлөн бодох чадвартай шүү дээ. Тэр нөө харанхуу түнэр харанхуугийн нэвтрүүлгийг хайлгаарсан шүү. Тэрэн дээр жишээлх юм бол үз харангуул ойлгомжтой байна. Хүн зүгээр нэг жижиг чихмэл тоглоом байхад л зүгээр өөрөө дотроо төсөөлж бодгоо тэрийг нэг ямар нэг аим шиг юм болгоод төсөөлөө бодчихж байгаа байхгүй. Зүгээр тэр шиг л зүгээр нэг ямар нэгэн тийм төсөөллөөрөө л тэгж бодоод байгаа хэрэг. Бага. За миний хувьд байхгүй. Эмэгтэй хүмүүст бол байгаа заяа. Эмэгтэй хүмүүс мэдэрдэг юм. За юу мэдрэх вэ? Мэдхгүй юм тийм мэдрэмж. Би тэ нөгөө сүнсэн даруулмаар. Би өөрөө даруулжсэн болохыг мэдээд байгаа л та. Тэгээ дарахаар яах вэ? Ингээд нүд чинь хаалттай. Гэсэн үг тархин дотроо ч ингээд сэрцэн ингээд эргэн тойронд хараад байгаа байхгүй юу? Тэгээ ингээд чи хөлөө хөдлөх тусам ингээд хөдлөх гээд байх тусам ингээд бүр олон дээр яшаад байгаа юм заа. Тэгээ магаш өглөө нь босонгууд ингээд хөл амар хүндүртэй. Яана. Би зүгээр хөлөөтэй унтсан юм шиг. Үгүй би ганц биеэс тэр үтсэж. Тэгээд юу яадаг заяа. Зарим нь ингээд нэг амар юм хүмүүндий чөтгөн бүтгэрийн царай хардаг гэсэн. Би хизээч тийм царай харж байгаагүй. Заяа. Гэхдээ яагаад тийм юм ер нь тохиолддог вэ гэж би уншсан чинь одоо хүн чинь тэгээ нөгөө ядрал, стресс, жоохон ингээд сулдаад тэгмээ энэ тентхийн нөгөө нэг одоо нэг соулууд чи ирж ингэж айлгаад байдаг гинэ. Ялангуяа эмэгтэй хүн сул дор болохоор. За. Тэнгүүд эмэгтэй хүнээр ер нь их тийм тохиолдол болдог. Тэгээд хэрвээ тэр эмэгтэй одоо нөхөртөөгөө тэг ингээ найзлалтаа цуг унтж байгаа тохиолдолд юм 50 унтж чаддаг. Хажууд нь 90 сүнс хамгаалж байдаг. Тэшин тэг баха хоорны сүнс төдөө боддог. Үгүй зүгээр л ингээ нэг юм сэл дус нөгөө нэг одоо юмнууд явж идэг гэдэг нь шүү дээ. Би л тэрэнд итгэдэг. Тэгээс нөгөө жоохон хүүхдүүдэд нөгөө нэг юм дүүдүүгээд юм жижигэн чихмэл тоглоом эсвэл үнэн мөнийг ингээ зүүж өгдөн шүү дээ. Тэр чинь тэр хүүхдийг тэрнээс хамгаалж авахгүй тэд нар.
Тэг би бол тийм амар сүнс нь итгэдэг. Гэхдээ надад зүгээр бага ахт нэг юм болж исэн. Тэр би төсөөлсөн юм уу зүгээр нойрмолж исэн юм мэдэхгүй зүгээр хөдөө ядаж байсан айгүй хол өвөө эмигэндээ очдөг гэсэн. Тэгээд нэг удаа баг 2 шөнө явж иж очдөг гэсэн байхгүй. Юу хаал газар тэнгүүд нэг сумн дээр ядаж байсан нэг айлд хонлуудаа ялаа. Тэгээд тэгсэн чинь нэг айлд нь юм нэг хүн ойрхон хүн дөнгөж нэг бурхан болцсон юм шиг л тийм зураг мураг ингээд нэг ингээд жаазалтай штэ. Тэгээд дуурд нэг зулмал асаацсан. Нэг тийм айл биш. Тэгэл орой унтжаал би сэрсэн чинь Монголын нэг айлууч нэгсэн юм хаалганыхаа энэ нэг юм дуурдаг нэг юмнууд ингээд нэг тавьдаг байсан ш нэг хэсэг. Тийм тавьдаг байсан юм аа. Тэгээд тэр нь тэгсэн чинь ингээд дуурж муураад тэгээд ингээд хүн орж гарч ирж байгаа юм шиг л сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд ингээд харангууд ямар ч хүн орж ирэхгүй хаалган ингээд онгорохгүй. Өөрөөр чинь хаалган онгож иж тэр юм ингээд дуурдаг байхгүй. Тий. Тэгвэл салхиж байгаа мөнгөлөр тэр чинь дотор байгаад яаж салхилах. Тэгээд тэгсэн тийм нэг юм болж байсан. Гэхдээ тэр үедээ би нэг ойлгоогүй. Тэгээд бороо дараа бодглохлоор нэг жоохон сонь санагдав. Гэхдээ би юутай сүнс итгэдэг. Монголд байхдаа амар сүнс итгэдэг байсан. Тэг ягаад чи наашаа ирэх шууд болчихсон шүү дээ. Ягаад гэвэл бүгд зүгээр л Монголд сүнс үүдэг гэж боддог юм ааш. Тэгтээ тэр нөө Таиландын ярьж байгаа тэр нөө бэлгүүний ярьсан тэр нас жоохон сонирхолтой байсан. Тэр аягүй сонирхолтой байсан. Нөгөө уул болгон дээр нөгөө нэг сүмтэй тэр сүм тэднэрээ нөгөө нэг юу яадаг гэсэн шүү дээ. Харагддаг. Тэр аягүй сонирхолтой байсан. За тэгээд нууц өрөөрөө тами яваад тэгээд тэр хоёр хоорондоо хөөрхөн гоё ярина өрнөдөл бараг амьдрал яриад тэгээд сүүлдээ би чам туслая чи надад туслая чи мокадор очиж өөрийгөө ойлгуул би чин цаг авчираад өөрийгөө ойлгуулъя тэгээд айгүй санаатайсэн тэр хоёр айгүй гар нийлж ажилласан л та тэгээд тами уусаад тэгсэн чинь нөгөө мокотой ярих яриа дуусаагүй байгаа гэд өөрөө ч тэрийг илэрхийлэл намуунаас тэрийг илэрхийлэл тэгэл энэ хоёр айгүй гоё тийм сэтгэж чадсан хэм бусдаар болсон хүчтэйг бодвол тийм миний нэг гайхсан төвтлөгч хайчих юу? Мэдгүй. Төвтлөгч орж гардыг болов хаяа. Тийм байж магадгүй. За тийм ээ тий. Тэгээд нууц өрөөний хувьд чамд өөр бодсон юм байсан уу? Энэ удаад аягүй сонирхолтой байсан. Тэгээд тэгж болдог үгүй гэж бас мэдээгүй тий. Харин тий. Яг тодорхой дүрэн байхгүй болохоор тэгэл гайхсан л та. Гэхдээ таамын ядагч байсан буцаж орж ирээд өрөөндөө унтах шиг болсон тий. Тэгсэн. Намантай зүг. Өдөр юу таамигийн шорт ах шиг шүү дээ. Ямар шорт? Зөвхөн нэг юм шорт өмсдөөс таамиг. Би буцаж орж ирсэн үгүй ч мэдгүй. Тэгээд бараг дууссан юм шүү. Орж ирсэн бах уу? Тэгэхгүй Чинзо намын хоёр нууц өрөөнд орсон л ирсэн. Тэгээд айгу сони болоо явчихлаа шүү дээ. Мока 8 дугаар илж болсон. Тэгээд илж Мокагийн илж болсон өдөр бол айгу таалагдсан надаа. Айгу их зүйлсүүд болсон. Тэгээд Мока угаасаа айгу өөр сэтгэдэг юм байл яадаг ч байсан. Нөгөө бусад элчнэр ингээ зүгээр дасгал хийлгэж яхад Моко бол шууд ингээ уулан дээр гарах санаа гаргаад. Тэгээ бүгдийг нь аваад уулан дээр гаргаад. Тэр чинь бас нэг төрлийн спортчтэй тий. Тэгээ гоё айгу гоё хөрхэн дээр очиод тэр айгу цагийн гоё өнгөрөөш шүү. Тэгээ тэрнийхэн дараа надаа шууд нөгөө бэлгүүнээ ихрэг авч явсан шүү дээ. Тэгээд шууд сууж ирсэн аа. За хэнийг авч явах юм болсон даа гэлтэй. Гэхдээ тэрний өмнө вақтад яраар өнгөлөд ирсэн шүү дээ. Тий. Бэлгүүн хэнийг авч явна гэж бодож байна. Ихрээ тэгээдсэн шүү дээ. Ер нь бэлгүүн ингээ хөөхөн гэхдээ ингээд одоо хосын харилцаанд таалагдахгүй гэсэн. Шууд царай нөлөөлөд өгдөг хэлсэн шүү дээ. Тэр бэлгүүний дараа үзүүлж байгаа амар гомцсон баха тий. Яг царай дээр болоо баярлалаа гоё юм аа гэлтэй. Тэгсэн зүгээр цаагаар зүгээр царай нөлөөлт юм. Баярлалаа гэж би гэлтэй. Тэр жоохон кринж болсон би. Ямар амар зүгжилт юм бэ гэж бодсон. Тэгтэл болсон газар нь бүр үнэн тасарсан байсан. Болцоо бол үгүй 100% гоё байсан. Тэгтээ жоохон харамсалтай. Яг тэгвэл нэг бэлгүүнээ ихрэг бол жоохон ингээд сонирхоод байгаа шүү дээ. Нөгөө охтуудыгаа бодвол илүү жоохон талтай байгаа. Тэгтээ нөгөө эсэргээрээ ихэр сувд нь өөрөө нөгөө нэг тэр бэлгүүний өгж байгаа attention өөрт нь жоохон эвгүй awkward байгаа болохоор юм гоё spark үүсэхгүй. Хэрвээ яг ингээд нөгөө таалагдж байгаа хүмүүстэйсэн шаал өөр яриа өрнө. Гэхдээ бас бэлгүүнийг би жоохон илүү юм хийгээсэй гэж хүсэж байсан. Одоо нэг эрэхтэй нь бүх юм гартаа авбал илүү гоё байдаг гэдэг нэг тийм ярьжсэн ш. Тэнгүүд хэрвээ бэлгүүн жоохон удирдлагыг гартаа аваад жоохон яриаг өөр тийш нь хандуулаад жоохон тийм intimate, жоохон дотны яриа өрнүүлсэн бол ихэр сувдад жоохон таалагдах байсан баг. Ягаад гэвэл бэлгүүн ер нь бол өөрийнхөө тийм шин сайдуудыг харуулад байгаа ш. Тийм болохоор
бэлгүүнээ жоохон хичээсэн бол уг нь гоё л ах байсан баг. Тийм. Гэтэ яалт ч бас бэлгүүн өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Өөрөө тухтай тэр нөгөө хүнээс тухтай байлгахын тулд тэр хүнээсээ асуудаг гэд. Тэгээ магадгүй бас бэлгүүнээ ихэр сурдыг тухгүй байгаа юм жоохон мэдрээ тиймэрхүү юм яриа хийгээг баг гэж бодоод. Бас тийм ээ. Тийм. Яг бол ихрээс үлднээс ингээд бэлгүүнээ миний гутлыг ингээд өмсгөж өгсөн. Тэгээд үнэхээр тэг caring ингээд гоё байгаа ч гэсэн ингээд миний зүрх сэтгэл цаанаасаа явахгүй болохоор айгүй би чадахгүй байгаас ингээд. Тэгээ жоохон харамсалтай. Нөгөө чинь буцаж ирээд шууд урлагийн үзлэг хийсэн. Чи 10 жилдээ урлагийн үзлэг хийдэг байсан уу? Манай ангийнх нь алдаг байсан. Манай ангийнхаа дандаа нэгт ордог гэсэн. Манай ангийн охтууд бүр зүгээр урлагийн үзлэг болгоны дараа уйлдаг байсан. Яагаад ч юм. Тэг ингээд яасан гэтэнгүүд би энэ гих хэстэй хөдөлгөөнөө алдсан гэх. Гэтэ яагаад ч юм урлагийн үзлэг дээр охтууд л юу хичээдэг гэсэн. Тэг охтууд яагаад ч юм үнэн зүрх сэтгэлээс. Тэг бандэр нь өгүүлж мүлэл дуулан заяа. Тэнгүүд дандаа нэг юм том хүний тийм дуунууд болчихно. Уг нэг 3 4 дөр ингээм бацаанууд байгаа шүү дээ. Намайг байхад л ядаж байсан. Тэгсэн тэгэл нэг юм амар сэтгэвтэй дуунууд болж улаал тийм салсан малсан тийм хайр байна. Тийм. Гэхдээ яг тийм амар тийм хүнд хэлбэрийн салтмал. Дээр үеийн дуу. Тийм. Тэр үгэж мүлдэг тэр нэг дээр үеийн нэг тийм хайр мэп гэсэн дараа нь бодглохлоор инээд ирээд байдэ. За тэгээ үзүүлбэрүүд яриа те. За Кикогийн хувьд Эстертэй нийлээд тийм загварын үзүүлбэр үзүүлсэн. Эстер модель нь болоод тэгээд хүслэн болохоор биш солиорч Кико болохоор загварын гаргаж өгсөн. Зохион бүтээсэн те. Тэр ч юм ямар байсан. Надад бол Кикогийн хувьас бол мэдээж өөрийнх нь буцны тийм дизайн хийх чадвараа харуулаад дээрэс нь аюу сэтгэл гаргасан юм шиг санагдсан бусдаар устдаа. Яг тэрийг чинь өдөржин хийж байгаа шүү дээ Кико. Тэгээ оройн ингээд танилцуулаад тэгээд Эстрийн хувьд бол бас үнэхээр тэр гоё одоо Кикогийн загварыг гаргаж өгсөн гэх юм уу. Эстер тэг юм цэцэг шиг охинтой, бүрхэн, имдүүтэй гоё загвар гаргаж өгсөн тэр хоёр. Тэг айгу гоё гар нийлж яжсан мэл. Тэгээ нөгөө гарын доторх материалаар хийсэн гэхэд айгу сайн чадварлаг юм хийсэн байлаа. Тэгээ Кико айгу нарийн мэдрэмжтэй юм байлаа л да ялтчихгүй. Тэгээд ихрээ дуулсан. Тэгээ дуулахдаа анх нөгөө Mongolia's Got Talent дээр дуулж исэн. Тэр дуугаа дуулсан. Тэр анх гарч ирэхдээ тэр дуугаа дуулсан. I was scared of pretty girls in the dark. Тэрэн дээр яг гоё дуулсан. Анар body pose. Энэ юу гэх юм зөв pose ирсэн тэгээд bodybuilding-ийн амарч болохоор тийм pose бараа тэгээд би зүгээр бодож байсан зөв өмдөө тайлчихгүй тэл гэж бодсон. Тийм. Чийл гэж бодсон. Ихрэдтэй адилхан тийм. Өмдөө тайлахгүй гэсэн юм уу? Тийм. Өмдөө тайлах зүгээр тийм. Зүгээр шууд угаасаа bodybuilding-ийн хүмүүс чинь шууд л тэгэл зүгээр бандажтай л pose барьдаг шүү дээ. Гэтэ анар өөрөө хэлсэлтэй одоо тийм би байхгүй байгаа ч гэсэн би танад хэдэн бооз хийж үзүүлье. Гэхдээ тэрэн дээр надад ерөөсөө хичээгээгүй юм санагдсан. Өөрийгөө задлаагүй юм санагдсан. Яг л мока хэлсэн шүү дээ. Энэ шагнал дээр заавал явах ёстой шүү. Хичээгээрээ ягаад гэвэл шагнал нь айгүй спешиал гэж хэлсэн тийм. Тэгэж хэлээд байхад л анар ерөөсөө үнэхээр харамсалтай. Анар жоохон сул үзүүлбэр үзүүлсэн л дээ. Уг нь энэ дээр л яг хичээгээл яг ингээл ялцсан бол моког аваад шууд болцонд явах юм шүү дээ. Уул нэг гоё magic mic хийсэн. Тэгэл яг гоё оройн мокотой тэр нууц өрөөндөө гоё яриагаа өрнүүлээ те. Нууц яриагаа хийгээл тэгэл яг өөрөө болгож аваад ер нь тоглоомыг гартаа хатах боломж байсан. Жохон зориггүй. Танд жоохон ингээд нэг мокотой хийсэн ярианаас хойш амар эморал ер нь амар эмо болцсон харагдсан. Нэг үйлдэлээрээ бол ингээд гоё байгаа юм шиг үйлдэл гаргаад байгаа. Тэгсэр нэг царай нь болохоор ингээд яг ингээд сэтгэл зүг нь харуулдаг байгаа байхгүй амар юм жоохон гомдцсон байгаа юм шиг те. Жоохон депресс жоохон. Бол мока анарыг төрүүлээд явж байгаас л гэж бодсон бах тий. Угаасаа өөрөө хэлсэн шүү дээ. Анард яг ингээд анх хараад бол угаасаа таалагдчихсан. Тий. Гэхдээ нөө нэг өмнө хоёр үе хэл дээр яг хардтаас болоо салж байсан болохоор яг анарыг үзүүлсэн тэр үйлдэл нь айгу муухай сэтгэл төрүүлсэн. Мока ч гэсэн анарыг яахад аваагүй мэдгэдэггүй юм хэлсэн шүү дээ. Одоо би урд нь бол тий ингээд чамтай болох юм байна гэж бодсон. Гэтэ тий дараа нь би одоо эргэлцчихлээ гэх. Тэнгүүд л алдчихж байгаа. Тий. Одоо яг нэг юм классик мистейк гарч ирэх гэдэг юм л та.
одоо анар ингээд нэг мока дуртай ирнэ. Одоо нэг мокагийн араас нэг хит юм desperate харагдахгүй тулд хичээгээд тэгээд нэг хоорондоо гоё юм хийж чадахгүй, хоорондоо гоё бие бинийг ойлголцохгүй. Тэнгүүт мока нь болохоор нэг эмхтэй учраас анарыг төрүүлж юм үйлдэлийг нь үлээгээд байдаг. Тэнгүүт анар болохоор нэг үйлдэл хийчихэнгүүт амар desperate нэг болчих юм шиг тийм сэтгэлдүүдтэй байгаа шиг санагдаад байна. Тэнгүүт ингээ яг юм хийж чадахгүй. Тэгээ илүү нэг босод охтууд руугаа жоохон үйлдэл хийх гэж байгаа юм шиг. Яг тэр нэг урлагийн үйлдэлгээр нэг намуунаараа жоохон харж мараал тэг ингээл яаж магаал. Тий. За тэгвэл Аюун шинэ охин дуулсан. Тэгээ шинэ охины дуулсан үзүүлбэр нь бол таалагдсан. Би өөрөө K-pop сонсдог ч гэсэн зүгээр нэг хоолоо молоо бас боломжтой санагдсан. Өөрөө тийм нэг дуулж молдог хүн биш ч гэсэн зүгээр л тийм боломжтой. Аюу гоё болоотэй. Тэг өөрөө K-pop дуртай гэсэн болохоор бас тэрийг мэдрээд аюу гоё дуулж илээ. Тий, гоё дуулсан. Тэгтээ надаа стил манай охин задарч эхлэхгүй байна. Өөрийгөө жоохон дараадах шиг ингэж харсан. Тэгж жагаад нэг гинт ингэж гаж ирэх гэж шиг байна. Тий. Тэгээ Аюун гэхдээ нэг ямар нэгэн юм хийгээд жоохон entertaining байхгүй бол хасагдана л та. Тэгээ үс Аюуны screen time нь айгу бага байлаа. Тэгээ нэг ийм reality show-нууд дээр хэрвээ одоо оролцогч нарын screen time бага байгаадах юм бол төрүүлж хасагдах хувь нь өндөр байдаг байхгүй. Яг тэгвэл хасагдах нь тодорхой хүмүүсийг бол нэг тэгж гаргаад авах шаардлага байхгүй. Ер нь тэгт юм байлээ гэж би нэг юм дээрээс уншсан. Үнэн үгүйг нь таад коммент дээр бичээрэй. Илүү гоё зүйлүүдийг хийгээсэй. Screen time-аа өсгөөсэй. Тэг өөр нөө залуучуудаа гоё яриа үүсгэсэй. Тийм. Гүн намаа орж ирээд баг аль хизээнд хідэн дугаард байсан юм шиг л харагдав. Харин тийм илүү ингээд шууд өөрийнхөө presence-ийг илүү мэдрүүлчихэж байгаа байхгүй. Тэг групп дунд айлуудын аваасаа орцсон. Тэнгүүд Аюун нэг жоохон юм нэг жоохон ичингүүрх тийм байдлаасаа болоод жоохон боломжуудаа алдаад тэг жоохон боломжуудаа алдах гэдэг. За тэмүүтээ бэлгүүн болохоор гитар тоглоод монгол дуудыг орос дууд болсон. Энэ дэр бас бэлгүүнийг бас айгүй ингээд алмарсан гэх юм уу те. Ер нь л бүх төрлийн лавьястал юм байлээ. Бүжиглүүл бүжиглэн дуулаад дуулчихна гэдэг хөгжим тоглолцсон. Шидэхгүй малах. Тийм надад метрэн ингээд 6 дахь метрхүүгээр метрэн. Надад болохоор бэлгүүний тэр шууд цэрэг үе нь харагдсан. Би харж байгаа юм л тий. Гэтэ ингээд ямар нэгэн манаа занаа гараад ч юм уу ингээд цэрэг найзуудтайгаа ингээд гитараа дуулаа суудаг байсан болов уу гэж харагдаад байгаа. Тий. Бэлгүүн ер нь л гайхшруулаад яваад байгаа. Яваалаа. Даанч охтууд нь жоохон сонирхгүй байгаа. Тийм охтууд нь сонирхгүй дээрээс нь бас бэлгүүний хайж байгаа охин байхгүй. Харин тий. Одоо тэг таалагдж байгаа нэг охин орж ирээсэй. Тий. Тэг яг өөрийг бэлгүүнээ сонирхож байгаа нэг охин орж ирээсэй л гэж хүсэж байна. Тийм. За тэмүүтээ төрөө өөрийнхөө нэг дуу дуулсан. Тэг өмнө сонсож байгаагүй дуу байсан. Тэр дуу сөөрхөн л дуу байсан. Хоолоо нэг сон юм автодүнтэй юм сонсогдсон. Үгүй ахаа өөр хөрөлдсөн. Тийм. Тэгвэл ямар бас зөвүүн хоолойтой юм бэлээ. Тийм. Тэр дуу надад айгүй таалагдсан. Тэгээд дуулахараас өөрөө ингээ айгүй өөр төлөв болчихж байгаа зү. Тэр ихрээ тэр хоёр. Тийм. Ингийн үедээ ингээ гоё ингээл марцаанаал эдснэ дуулахаараа ингээ нүдэнэ дуулж байгаа нэг таалагдсан. Шинзо за энэ дэр бол угаасаа би өөр Шинзо бүр ингээ бас амар гайхшилд орсон. Айгүй сайн гитар тоглолт юм байлээ. Тэгээ гитар тоглохдоо тэрсэн зүгээр тоглохгүй ингээ цохилтой тоглоод байгаа байхгүй. Тэр ч бас амар биш л те. Тэг яадаг ч бас айгүй сайн тоглосон. Тэгээд нөө тоглож байхдаа бас ингээд ердөөс юм effortless тоглож байгаа байхгүй. Нэг тийм гитар руу ердөөс харахгүйгээр зүгээр ингэж байгаа л тоглож байгаа. Тэгэхээр гитарыг бол айгүй сайн эзэмшсэн байл гэж харсан. Тийм, Чинзаас нэг өөр авиасаа үзүүлсэн би ерөөс ингээд хүчин бариад ингэж тэгж ерөөс төсөхгүй. Тийм. Чинзоо нэг тийм амар нэг учиргүй амар болцонтой биш. Тийм биш ч гэсэн тийм нэг тийм толгой тарих тийм оюуныхаа бидаараа гэх юм уу айгүй тийм ялгарч гарч ирж байгаа нөгөө үдээсээ. Бусад залуучуудаа бодоход хамгийн өөртөө итгэлтэй байгаа нь Чинзоо байхгүй. Тэгээд миний бодлоор бол өөртөө итгэлтэй байгаа эрэгтэй хүнд эмэгтэйчүүд илүү татагддаг байх. Тийм үү? Үгүй юу? Тийм. Гэхдээ зөвөр ер нь тийг санагдсан. Тэгээд өөртөө итгэлтэй тэгээ өөрийнхөө ямар одоо өөрийнхөө юун дээр сайн бэ гэдгийг мэддэг болохоор тэр зүйлүүдээр аягүй сайн өөрийгөө харуулж чадаад өөрийнхөө юун дээр чаддаггүй гэдгийг мэддэг. Тэрэн дээр нэг хичээхгүйгээр ингэ яваад байдаг. За окей тэгээд таамын болохоор бас өмнө өрдөөсөө нөө мэддэг байсан юм шиг аваасаа гаргаж ирсэн. Дуу дуулсан. Тэгээ дуу дуулахдаа өгүүлсэн. Тэгээ өгүүлэхдээ өөрийнхөө зохиосон үгэн дээрээ шууд өгүүлсэн. Тэгээд амар сонирхолтой тэр дуун дээр ингээд нэг хүнд зориулж дуулах дуу болохоор би ингээд хөтлөгчөө
авч гараад ийгсэн мока урдаас уулгачаа зөв урдаас нарж аваад ингэж үгсэн. Яа, тэрнэр бол зүгээр алга ташгүй тий. Яг л таам шиг л авах хэрэгтэй байхгүй юу? Боломж олдлоо бол тэр боломжийг алдахгүйгээр ямар нэгэн санаа илэрхийл ямар нэгэн энтертейнинг зүйлээ хийчихэж байгаа байхгүй тий. Энэ дэр жишээлх юм шууд боломжоо ашиглаад мокад бодож исэн санаж исэн зүйлээ зүгээр шууд маа гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгээ ямар ч эмхтэн хүн өөрлөө гараад юм гой үхтэй юм дууд болгоод ингээ ичингүрх юм аав штэ. Ингээ жоох ингээ гой таалагдал. Тэгээд андар бас яг таамын шиг сэтэд те ингээд за мока урд суугаад би чам нэг гоё ингэсэн бол бас мокад бас гоё л байх бас. Тий. Тэ. Тааш тэрийн дээр таамын ашиглачлаа. Харин таамын яалтч үнэхээр бас боломжийг ашиглаж чадчихилээ. Тий. Намууны болохоор гарч ирээд бас өөрийнхөө аюу гоё дуудуулсан. Тэр би өөртөө өмнө сонсож байгаагүй дуу илээ. Надад аюу гоё санагдсан тэр дуу. Та тэр өмнө сонсож байсан бол доор коммент дээр ямар дуу вэ гэдгийг бичээд өгөөч. Ядагсаа аюу гоё дуу байсан. Чиний яг өөрийнхөө нэр шиг намахнаар гоё дуулаад тэр нь аюу гоё чихэн чимэгтэй гоё сонсогдсон. Тэгээ мока болохоор юу яасан? Зураг зурсан. Тэгээ энэ дээр би жоохон мокаг фейлдсэн гэж харсан. Яг тэгвэл ингээд яг нь өмнөх юмнууд дээр жоохон өөр байгаад ингээд тэр нь ингээд байгаа оноодс ахгүй. Тэгс энэ удаа жоохон байгаа оноогүй юм шиг санагдсан. Яг тэгэхээр хин ч гэсэнтэй ингээд уруулаараа сайхан бодож байгаа л маа гэж үзэл хийж шин. Мэдгүй надад бол зүгээр тэр зураг нь мэдгүй нэг жоохон байгаа оноогүй юм шиг санагдсан. Надад бол маш их таалагдсан. Яагаад гэвэл уруулаараа зурна гэдэг чи хэн болгоны хийгээд байдаг юм аяас биш хараа. Тийм. Тэгээ дээрээс нь тэр чи айгүй гоё юм мэдрэмжтэй байгаа хгүй. Эстрим нүүр царай те би зураагүй ч гэсэн өмсцэн байгаа хувцсыг зурсаахгүй цэцгнүүдийн. Тэгээд тэр яг нөгөө хэлбэр нь байсан. Тэгээд сүүлд рүү бас юм деталь оруулж ирээд ингээд гар мараар ингэсэн аюу надад таалагдсан. Тэгээд тэр нөгөө нэг уруулаараа ингээд өмсөж зурж явах явцад эрэгтэй хүмүүс бас өөрт нь таалагдсан гэж магадгүй. Тэ. Яг өмсөж явахдаа бол яг ингээд бас тийм гоё л харагдчихсан л та. Тийм. Өмсөж явахдаа өөр амир ингээд гоё өсөж. Гоё байсан байгаа юм. За тэгээд бүх оролцогчд маань авьяасаа үзүүлээд Кико төрүүлсэн тий. Тэг Кико төрүүлсэн. Тэгээд Кико бас төрүүлсэн байгууд баяртай байгаа. Тэгээ одоо хэнийг авч орох бол гэдэг нь бас маш их сонирхолтой байна. Яа тэгвэл Кико Чинзо талтай байсан. Гэхдээ ингээд Чинзо намууны хоёр ингэж байгааг хараад Чинзог авч орох болов уу эсвэл дараагийн юунд хадгалах болов уу гэж хараал. Харин тий хэнийг авч явах бол гэдэг аюу сонирм байна тий. Тийм болохоор би одоо Киког жоох юм санаатай бодох байх л гэж бодод байна. Чи Кикогийн оронд байсан бол яах байсан? Би Чинзог авч явахгүй. Шинэ үнэлүүлэх байх тий. Шинэ орж. Жохон тий одоо бодож модоод өөр золоомоо харж ихлэн штэ. Тэгэхгүй одоо Чинзо дээр 100% фокуслоод байвал нөгөө хүн маань бас жохон өнгөрөх гээд. Гэтэ яа мэдгүй. Юмыг тааж мэдгүй. Тий. За тэгээд 8 дугаар дугаарыг эцэст нь тэрийг захаа бичсэн. Чи хэн захаа өгсөн гэж бодож байна? Хоёлаа таах гэж үзье. За яаж ч экстра яриан дээр бол экстра Чинзод бичээгүй заяа. Экстра зүгэл энэ Чинзо одоо өөрийгөө юугаа батсан гэх. Хөөрцөн бацаа мэлэл гэлж тээ. Тийм болохоор би бас Чинзог нэр хүндээ алдчихээн л гэж хараад байгаа. За би экстрыг бол таамид өгнө гэж бодож байгаа. Экстрийг таамид окей. За. Тэгээд таами бол мокад өгнө ойлгомжтой. Мока энэ удаад анарт өгөх нь яах нь жоо эргэлзээтэй. Анар бол тэгээ мокада өгөх бах. За Чинзо намууны хоёрын удаа энэ хоорондоо захиах бах. Төрөө аюун тэгвэл тэгээд бас аюун төрөөд өгөх юм шиг харагдахгүй байгаа юм. Аюун Чинзо юм уу эсвэл өөр хүн бас өгөх бах заяа. Тэгээд өшөөж хэмээн ихрээ бас хинд өгөх нь бас надад мэддэхгүй байгаа. Юу нэ энэ удаа таахаж байгаа хүндрэлтэй. Чи. Тий. Би бас яг төсtöөл байна. Тэгээд бэлгүүн бол ихрээдээ л өгөх бах. Чи тэгж бодож байна. Тэгээд бэлгүүн бол ихрээд л өгөх бах тий. Ер нь яг чиний хэлсэнтэй бол ер нь бол тэгэл санал нийлж байна. Аюуныг хинд өгөх нь бас айгүй сонирхолтой байна. Аюун хинд өгөх бол Чинзо дээр яадаг ч гэсэн бас нэлээд олон захиад очих байх яадаг ч гэсэн. Тийм тэгэх бах. Тэгээд намуунаас очих бах. Тэгээд аюунаас очих бах. Тийм. Тэгээд анар дээр захаа ирэхгүй болов гэж айгаад байна. Тийм. Би бас таами дээр бас нэг хоёр захиа ярьж магадгүй гэж бодоод байна. Бэлгүүн дээр энэ удаа нэг захиа ирэх баха.
хин нэгнээс тэгж бодож байна. Хин нэгнээс нь захиа ирэх байх гэж найдаж байна. За тэгээд шууд оноогоо дуусъя. Хоёул шууд шинэ хүмүүсээс эхлээд оноогоо үзье. Та мен дээр бол 8 оноо. Би бас. Ягаад гэвэл боломжуудыг маш сайн ашиглаж чадж байгаа. Өөртөө өгдсөн тэр зэвсэг тэр зэвсгүүдээ ашиглаад хүссэн зүйлээ хийж чадж байна. Өөрийгөө илэрхийлж байна. Нэг иймэрхүү зүйлсүүд дээр өөрийгөө илэрхийлэх нам гэж чухал байхгүй. Тэгэхгүй тэр боломжуудаа алдах юм бол тэгэл эморсоор гал тэгэл таалагдж байгаа нь алдсан шүү дээ. Би бас яг тэгж бодож байгаа. Намоноо дээр бол 7. Надаа 8. Аа. Надад намууны таалагдчихж байгаа. Анхнаасаа таалагдчихж байгаа. Одоо хүртэл юу хийж байгааг таалагдчихж байгаа. Тэгээд дараачуудад буурахгүй ах гэж би найдаж байна. Аян дээр 6. Би аян дээр 7. Нэмэгдээсэй л гэж бодож байна. Тэг би бас нэмэгдээсэй гэж бодож өөрийгөө илүү гоё задлаасаа. Тэг. Гэтэ нөө төрөө шиг бас задарч магадгүй л дээ. Тэг. Яг өөрийнхөө байгаад одоохондоо болохоор нөө танихгүй хүмүүс дотор жоохон бие барьсан хэвээрээ байгаад байгаа. Одоо жоохон ажиглаад ах шиг юм тий. Тэг жоохон ажиглаад хин яаж хийж яана гэдэг ажиглаад. Яг ямар үйлдэлийг мэдхгүй. Шинзоо жоохон талтай байсан ч нөө намуунаа тэр хоёр нууцаараа өрнүүлээд байгаа жоохон юу хийхээ мэдхээ болцсон байж магадгүй. За тэгээд эстрес эхлэе. Эстер дээр 7. Би бас 7 эстер дээр. Нөгөө групп дундаа аюугаа уусцсан. Гоё л байгаа шүү дээ. Тэгээ шинэ хүн орж ирлүүлээд байгаа юм шиг санагдсан. Ер нь шинэ орж ирсэн одоо байгаа залуучуудаас нэг их өөртөө таалагдж байгаа юм бол байхгүй байгаа. Тий. Киго тэр 8. Би бас 8. Тий. Аюу гоё тэр загвар магвар ярьж байгаа зүйлсүүд нь жоохон хэлбэртэй юм шиг ирнэ. Хэлбэртэй байгаа юм шиг ирнэ. Тэгээд тэр нь өөрсдөд нь зохиод байгаа юм шиг тий. Тийм Кико надад айгу таалагдж эхэлж байгаа. Хөө хүнс тэр одоо гаргаж байгаа үйлдэл нь ч тэр бусдаараа байгаа нь ч тэр тийм маягтай дончтой тэгээ тэр нь өөрт нь айгу зөгтөг. Тий. За Мока. Мока дээр 9. Би Мока дээр 8 бас. Мока дээр ягаад оноо нь өссөн бэ гэхээр өөрийгөө тэр илэрхийлж байгаа. Тэр дотоод мэдрэмжээ ингээд нэг анар тайлбарлаж байгаа таалагдсан. Тэгээд дээрээс нь тэр нэг яг илч болсон өдрөө аюу гой санаа гаргаж ирсэн уул нэр гарыг гэдэг. Тэр бүх залуучууд өөрсдөөс аюу гой сэтгэл төрүүлсэн санагдсан. Тийм. Ихрээ. Ихрээ дээр чинь за одоо 8 л юм да. Би ихрээ дээр 7. За яа. Ихрээ характер одоо энэ нэвтрүүлгийг авч явж байгаа гэдэгт надад таалагдчихж байгаа. Гэтэ заримдаа ингээд ихрээ too much хийгээд байдаг. Цаанаас өгсөн даалгавар ахaltaа. Тэгээ үзэж байгаа үед заримдаа тийм их үйлчлүүд надад таалагдахгүй. Тэгэхээр камерын ард яаж байгааг мэдэхгүй л дээ. Хаан ч очвол энтэй ч юу ч ярьж шална шүү дээ. Анар дээр уугна би 10-аар эхэлж ирсэн юмсан. Миний хувьд одоо жоохон 6 болоод унсан. Анар яг тэгэхээр одоо өчнөө их боломжуудаа алдаад байгаа гэх юм уу. Уг нь бол Мокатай аюу гоё таарсан хосууд болох юм шиг надад санагдчихсан анхаарал. Хамгийн сүүл тэр нэг хөсөн үний болзоонд авч явах гэдэг тэр чаленж байлж дээр жоохон ямар ч юм итгэл зүтгэлгүйгээр өөртөөсөө болцсон юм шиг санагдсан. Бодибилдингийнхаа нөө позыг авахтаа ядаж нэг өмнө нэг хит сунаацсан бол яаж юм болцсон жоохон ингээд томроо гараад ирдэг байхгүй. Тийм. Би бас Анарт 7. Анар нэг л тэр яг л тэр даруухан нөгөө цайлган сэтгэлтэй хിവэрэ байгаад байна. Бэлгүүн шиг одоо нөгөө өөр талуудыг би бас хармаар байна. Тий. Тэгэхгүй бол Анар жоохон ингээд охтуудын юг алдаж эхэлж гин гэж би хараад байгаа. Яг нөө Мокагийн хэлдгээр жоохон бороо шиг л болмоор энэ тий. Ширүүн талаа. Ширүүн бороо руугаа ормоор. Жоохон ширүүн бороо руугаа тэг зөөлөн бороо айл айлыг харуулад явмаар байна. Тийм ээ. Тэгэхгүй ингээд шиврээл энэ тий. Тий. Анарыг шиврээл бороо болчихсон. Чинзоо дээр бол put some respect on his name. Шоун дотроо болоо зүгээр юу болчихлоо. Playboy болчихлоо. UB boy. Тий нөө охтуудыгаа донд болж байгаа тоглолт хийгээл тий. Тэгээ нэг намааны мамныг бол айл хэдийн өрхөндөө оруулсан. Тэгээ онон дээр бол үгүйсээ 9. За. Тий. Би Чинзоо дээр 8. Окей. Амар өсөж байгаа сте би. Тийм байна. 4-өөс 8 болчихсон сте. Гэтэ стил хувь хүн дээр би бол Чинзог хараалах. Арай л тэ хитрхи өөртөө бас тэгэж proud хийж болохгүй хаа. Тэгвэл тэнгууд одоо SMS ингээ харж эхэлж байгаа юм сте. Энэ одоо өөрийнхөө юугаа бодсон юм. Тэрэн дээрээ жоохон үлдээсэй гэж бодож чинь тий. Илүү үлдэл хийхгүй. Тэр эстрийн ярьсан юм дээр л анзаархад
тэр камерын арт бүр өчнөө юм болдог байхгүй тий. Жөндөө тэр намана тэр нэг кикомеко гэж явж байгаа юм нэ. Цаагаараа эстрийг бас хөрхөнтэй бас ингээл жоо орхичих гал. Тий. Үдсэн л байгаа байхгүй. Надад захиа биш гэдсэн гэл юм тий. Тэгсэн гэсэн. Oh my god. Хин тэгж хэлээ. Энэ рүү бичих гэж байгаа гэж асууж та. Над руу бичээж гэдэг хэлсэн гэсэн. Бэлгүүн дээр бол 8 оноо. Тийм бас 8. Тэг 8-аар хивэндээ хаа өмнөдөр ч гэсэн 8 гэж өгсөн баг. Тэгээд бэлгүүн бол өөрийгөө харуулж байгаа. Гівчиг яг нэг өөрт нь 100% таалагдж байгаа охин байхгүй байгаа болохоор юм уу жоохон харамсалтай. Яг ингээд өөрт нь таалагдж байгаа охин ороод ирэх юм бол бэлгүүн бол боломжоо алдахааргүй л харагдаж байгаа. Яг ч байсан тэр таалагдж байгаа охиныхоо төлөө чармайн, мэрийн тий. Бүх юмаа хичээх юм шиг л харагдаж байгаа тий. Пүрөө дээр бол саяны энэ 2 дугаар нэг юм болсонгүй. Өөрийнхөө илчийн дугаар дээр бол тэгээ яг хуу нормал байсан. Яг өөрийнхөө байсан. Тий. Тэр бол тэгтээ угаасаа байнгын л entertaining л байгаа л та тий. Нөгөө хэд нэг би мие бариад ангу төрөө зүгээр шууд өөрийнхөө шууд хараад өрөөлөө. Жинхэнэ чиний хэлээр хараад өрөөлөө хэлээ шууд явчихж байгаа байхгүй тий. Гэтэ хувь хүнээ одоо яг хувь хүн одоо ямар охин сонирхож байгаа жоохон харуулахгүй юмсан гэдэг. Тэгээ аюуныг л хараад байна гэж би бодод шүү дээ. Төрөв тий. Яг тэгэхээр дуугаад болж байхдаа аюун руу хараадсан. Үгүй тийм үү. Мэдгүй. Дараагийн дугаар дээр төрөө жоохон анзаархаас. Тэгээ оноо. Тий, оноо нь болохоор 8 хэлчихлээ шүү дээ. Хэлэв 8. За 8 тий. Бас 8. Зүг туссан. Тий дуусчлаа. Өөр чамд хэлэх юм байна уу? Үлдээгүү байхаа. Тэр захианууд гаргаж ирэх нөө бас хармаар байна. Тий. Тэгэл захиа гарч ирэнгүүт бас гоё юм болдоо шүү дээ. Тий, захиа гарч ирэхлээр гоё юм болох байхаа. Тэгээд анхудаага зүгээр нэг юм нууц өрөөнд яриа өрнөхийг харсан. Яг тэгэхээр өмнөх нууц өрөөн дээр нэг юу болсон харуулдаг шүү дээ. Зүгээр эхэлжсэн шууд хасаал шууд кат хийгээл болцсон шүү дээ. Энэ удаад илүү тэр юу ярьсныг харуулсан. Тэгээд дээрэс нь тэр Шинзо Номоны хоёрын тэрвэлж байгаа нууц хэсэг нь гарсан. Тий. Тэгээд энэс илүү юм болоосоо л гэж юусч байна. Жохон юм интимэт зүйл хармаар байгаа байхгүй. Энэ чинь уг нь бол жохон нэг юм гол зорилго нь бол орж ирээд хосоо олох шүү дээ. Жохон юм хос мос төрөөсөө гэж хүсэж байна. Та хэдвээ үзээ таалагдсан бол лайк subscribe гэдэг доор хамгийн гол нь доор гоё комент бичээрэй. Та хэдийн сэтгэлүүдийг уншихлаараас гоё байдаг. Тэгээ өмнөх бичлэгэн дээрээс айгуу гоё сэтгэлүүдэд хуваалцсан билээ. Тэр нь айгуу гоё байсан. Би тэр уншаад бас хараагүй зүгнүүдийг бас олж уншсан тий. Айгуу олон гоё комментууд бичсэн билээ. Тэгээд коммент бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд доороос дахиад сэтгэлүүдээ үлдээгээрэй. Тэгээд бас реакшнаас одоо энэ catch up бас гадна бас бусад бичлэгүүдийг бас сонирхороо битээрээс айгуу олон төрлийн бичлэгүүд хийдэг. Тэгээд бас явандаа илүү гоё бичлэгнүүдийг гаргана. Үзсэн баярлалаа. 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 Bye bye. Bye.